За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл удирдлага зохицуулалтын цахим системийн шилжилтийн програмын талаар товч танилцуулъя. За уг систем маань бол 2025 оны 7 сард шинээр нэвтрэх гэж байгаа төрийн болон орон нутгийн өмчийн харилцаанд шинээр нэвтэрч байгаа төрийн болон орон нутгийн өмчийн удирдлага зохицуулалтын цахим системийн суур баазыг бүрдүүлэх зорилготой 2024 оны орлого зарлага 25 оны эхний хагас жилийн орлого зарлагын мэдээллийг бүртгэж авах зорилготой хийгдсэн ийм цахим систем юм байна. Уг систем маань бол хуучин тоолгын програм гэж байсан програмын суурин дээр хөгжүүлэлт хийж хийгдсэн ийм систем байгаа. За систем нэвтрэхдээ бол өмч s.gov.cgmn гэсэн ийм домен хаягаар ордог. За нэвтрэх нэр дээр нь бол тухайн байгууллага болгонд нэвтрэх нэр байгаа. Нэвтрэх нэрээ өгөөд нууц үгээ оруулж байгаа. Нууц үг нь олцоохон тухайн байгууллагын регистрийн нугаараар нэвтэрдэг байгаа. За нэвтрэх гэдэг нууц үгийг дарахад за ингээд системийн бол үндсэн цонхны хэлбэр бол харагдаж байна. За баруун дээд болонд бол бүртгэл гэдэс байгаа. За бүртгэл гэсэн дотор бол яг манай төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлийг бүхэлд нь ингэж ангилсан. Ангиллаар бол бүртгэл нь харагдж байна. За өмчийн хөдөлгөөн гэдэг дотор бол орлого зарлагын гүйлгээнүүд хийдэг хэсэг нь байгаа. За тайлан мэдээ гэдэг хэсэг дээр бол батлагдсан төөх маягтын дагуу хэвлэх загвараар ингэж гарч ирдэг хэсэг нь байна. За санхүүгийн тайлан гэдэг дээр бол тухайн байгууллагын санхүүгийн тайлан, үндсэн хөрөнгийн хөдөлгөөн өөрчлөлтийн тайлан буюу тодруулах тайлан, санхүүгийн тайлантай тулгалт, өмчийн үндсэн хөрөнгийн хөдөлгөөн өөрчлөлтийн тайлантай тулгах гэсэн үндсэн хоёр хэсэг бол харагдж байгаа. За юм байна. За баруун дээд болонд бол харилцаа холбооны зохицуулах хороо гэсэн байгууллагын нэр байгаа. За энэ нэрэн дээр очиад дарах юм бол хуулийн этгээдийн мэдээлэл гарч ирдэг. За энэ хуулийн этгээдийн мэдээлэл дотор бол нэлээдгүй шинэ талбарууд нэмэгдсэн байгаа. Тэр талбаруудыг засаж хадгалах ажлыг бол хийх ёстой. За энэ нэвтрэх нэрэн дээр очиод дарах юм бол энд бол тохиргоо, тусламж, гарын авлага гэсэн ийм зэсүүд харагдж байгаа. За тохиргоо гэдэг зэсэн дээр дарахад энэ систем хэрэглэгчийн бүртгэлийг бол хийдэг байгаа. За энэ дээр бол ер нь бол төрийн болон орон нутгийн өмчийн админы цахим системээс бол бүх байгууллагууд бол байгууллагын админ гэдэг эрхийг бол нээж өгсөн байдаг. За байгууллагын админ эрхтэй хүн нь байгууллагынхаа бүртгэгч эрх буюу ажлаа хувааж хийх зорилгоор байгууллагынхаа хүмүүст бүртгэгч эрхийг бас нээж өгж болдог байгаа. За ингээ бүртгэгч эрх нээж өгснөөр тухайн байгууллага хөрөнгийн хөдөлгөөнөө хийхдээ 2-3 хувааж 2-3 хүн зэрэг хийх боломжийг бол энэ цахим систем дээр олгож өгдөг. За бүртгэгч эрхтэй хүнд бол энэ цахим систем бол хөрөнгийн хөдөлгөөн өмчийн бүртгэл гэсэн зэсүүд нь л харагдаад бусад зэсүүд нь бол харагдахгүй. Админ эрхтэй хүнд бол бүртгэл, хөдөлгөөн, тайлан, санхүүгийн тайлан гэх бүх хэсгүүд нь харагддаг байгаа. За бүртгэгч эрхийг бол ингээд энэ байгууллагын хувьд бол нэг админ эрхтэй 4 бүртгэгч эрхтэй байх жишээтэй байна. За энэ дээд талд нь бол тайлан илгээх гэдэг төвчлөр байгаа. Энэ тайлан илгээх гэдэг төвчлөр маань бол тухайн байгууллага бүх ажлаа хийж дуусчаад тайлангаа илгээдэг. Бүх дүнгээ бариулаад тулгалт хэсгүүдийн дүнгуудыг бүгдийг нойллоод ингээд зөрөөгөө болгосны дараа тайлангаа илгээдэг. Тайлан илгээх төвчийг дарахад энэ илгээсэн тайлан маань бол төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дээр танаа яамыг хариуцсан харьяалах дээд байгууллагыг хариуцсан мэрэгчлэлтэн дээр бол мэдээ тайлан нь бол ирдэг. За ирсэн дүнг нь бол хариуцсан мэрэгчлэлтэн чинь шалгаад баталгаажуулах төвчийг дарснаар тайлан бол төвзөгт илгээгдсэн гэсэн төлөв шилжиж баталгааждаг байгаа. За тайлангийн он шилжих гэдэг бас төвчлөр байна. Энэ тайлангийн он шилжих гэдэг маань бол энэ програм маань бол 2023 оны 12 сарын 31-ний байдлаар ингээд орцсон байгаа. За энэ 31-ний байдлаар орсон байдлаас 24 оныхоо орлого зарлагыг шивхийн тулд заавал он шилжиж тайлангаа өндөрлүүлдэг байгаа. За энэ өндөрлүүлэх ажлыг бол энэ тайлангийн он шилжих гэдэг төвчлөрийг дарж хийдэг юм аа. За энэ нэгэсний 23 оныхоо бүртгэл юмыг зэгцэлчгээд шалгаж үзчихээд 24 оныхоо орлого зарлагыг шивж хэлье гэх юм бол тайлангийн он шилжих төвчийг дараад он шилжих төвчийг хийнэ. За үүнээс өмнө нэг анхаарах ёстой юм бол өмчийн бүртгэл зэсэн дотор барилга машин тоног төхөөрөмж тавилгын төгшөл гэдэргээд ингээд хөрөнгүүд бол бүртгэлтэй байгаа. За энэ бүртгэлтэй байгаа хөрөнгүүдийн доод талд нь бол балансын үнэ хуримтлагдсан илэгдэл гэсэн энэ мэдээлэл байгаа үлдэгдэх. Энэ дүнгууд
одоо яг 23 оны чинь баланстай таарч байна уугүй юу гэдгийг ер нь бол шалгаад үзчих хэрэгтэй. Тэгээ энийг шалгаж үзсний дараагаар одоо он шилжих үйлдэлийг бол хийх нь зүйтэй. За ер нь бол хуучин системээс бол энэ өмчийн бүртгэлцээс бол жоохон өөрчлөгдсөн байгаа шүү. Ер нь хуучин системд бол барилга байгууламж гэдэг бол нэг бүртгэл байсан бол одоо энд бол салгаад барилгын нэг тусдаа байгууламж чинь нэг тусдаа авсан байгаа. За тэгээ нийтийн эзэмшил бүртгэл тусдаа байж байгаа. За компьютер түүний дагалдах хэрэгсэл машин тоног төхөөрөмжийг бас салгаж өгсөн байгаа. Хуучин бол нэг байсан бол энийг тоног төхөөрөмж, батлан хамгаалахын зорилттой тоног төхөөрөмж гэдэг ингээд салгаж өгсөн байгаа. За бусад бүртгэлүүд бол ерөнхийдөө зарчмын хувьд бол хэвээрээ байгаа. Тавилга төгсөлтөөр бол номын фондыг бас хамт шивэгддэг байсныг бол салгаж өгсөн. Хуучин системийг мэддэг хүмүүс бол бас энийг бол анхаарчих хэрэгтэй. За энд бол компьютер түүний дагалдах хэрэгслийг салгаж өгж байгаагийн гол утга учир нь бол цаашид бол компьютер түүний дагалдах хэрэгсэл гэдэг хөрөнгийг мөн тавилга тогшил гэдэг хөрөнгийг бит бус хөрөнгө гэдэг хөрөнгүүдийг тухайн байгууллага өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд хөрөнгийн хөдөлгөөнийх нь асуудлыг шийдвэрлэдэг ийм хуулийн зохицуултын өөрчлөлт орж ирэх магадaltaй байгаа учраас бид бол эндээс одоо машин тоног төхөөрөмжөөс компьютер түүний дагалдах хэрэгсэл офисын жижиг тоног төхөөрөмж буюу одоо оффист байдаг жижиг хөргөгч, хөлдөөгч, ус цуцлагч гэдэг гэх мэт ийм жижиг тоног төхөөрөмжүүдийг одоо салгаж бүртгэлийг нь салгах ийм үйлдэлийг бол энэ шилжилтийн систем дээр бол оруулж ирсэн байгаа. За батлан хамгаалах зорилттой тоног төхөөрөмж бол бас салж орж ирж байгаа. За өмчийн хөдөлгөөн дээр бол тайлангийн он шилжсэний дараа ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжтой байгаа учраас одоо энд бол ямар нэгэн бүртгэх хөдөлгөөн хийх төвчин бол байхгүй байгаа. За тайлан мэдээцээс бол одоо бүгд ингээ хэвлэх загвараараа хэвлэгдээд PDF-ээр болон Excel-ээр татагддаг байдлаар ингээд ороод ирж байгаа. За санхүүгийн тайлан дээр бол одоо энд тайлан өндөрлөөгүй байхад бол 2023 оны эхний үлдэгдэл, эцсийн үлдэгдлийн байдлаар ингээ байдлын тайлны шивэгдээд дүнгийн зөрөө нь актив пассивын зөрөө нь 0 гэж ингэж харагдаад ингээд зөв харагдаж байгаа. За тэгээд үнцүүрэнгийн хөдлөн өөрчлөлтийн тайлан гэдэг нь бол энийг бол хүн гараасаа шивдэггүй. Энэ өөрөө систем өөрөө оны эхний үлдэгдлийг автоматар зоогоод тэгээд өмчийн хөдөлгөөнөөр өөрчлөлтүүдэд шивж оруулахад энэ шивж оруулсан өөрчлөлтүүд нь нэмэгдсэн, хасагдсан гэдэг энэ талууд дээр өөрөө автоматар ингээд ороод ирдэг, дуудагдаад ороод ирдэг байгаа. За тэгээд энэний хөл дүн нь одоо санхүүгийн тайлангийн үнцүүрэнгийн тодруулгын дүнтэй таарч байна уу юу гэдгийг шалгаад ингээд дүнгээ баталгаажуулаад авчихсан байгаа. За тайлантай тулгах гэдэг хэсэг нь бол одоо бүх дүн нь 23 онд бүх юм таарсан байгаа байгууллагуудын хувьд бол балансын үнэ нь тэгдэг, хоримтлогсон илэрдлүүд нь тэгдэг. Ингээд ямар ч зөрөөгүйгээр ингээд таарч байгаа. Энд бол 23 оны байдлын тайлан байна. Өмчийн бүртгэл туссан дүн гэдэг нь өмчийн бүртгэл цэсээр ороод энэ машин оногдох тавилга гэдэг шилгээд энэ ангилал тус бүр ирэх хөрөнгүүдийн хөл дүнгууд нь энд өмчийн бүртгэл гэдэг дээр татагдаад ороод ирж байгаа. За тэгээ энэ зөрөөнүүд нь 0 байна. Энэ бол байгууллага тайлангаа үнэн зөв шивсэн байна гэдгийг харуулж байгаа нэг хэлбэр юм аа. За үндсэн хөрөнгийн хөдлөн өөрчлөлтийн тайлантай тулгах гэж нэг бас хэсэг байгаа. За энд бол санхүү байдлын тайлан байна. Үндсэн хөрөнгийн хөдлөн өөрчлөлт буюу манай систем өөрөө автоматар тооцоолоод татаад ирсэн хөрөнгүүдийн дүнгууд энд байж байна. За тэгээд өмчийн бүртгэл туссан хөрөнгийн дүн байж байна. За тэгээ энэний зөрөөнүүд нь ингээ харагдж байна. За санхүү байдлын тайлантай тулгалтын зөрөө бүгд 0 байхад үндсэн хөрөнгийн хөдлөн өөрчлөлтийн тайлантай тулгалт ингээд нэмэх хасах тэмдгийн зөрүүтэйгээр таарч байгаа нь бол энэ бол байгууллага бас хөрөнгийн хөдөлгөөнөө хийхдээ бас жоохон механик алдаа гаргасан байж магадгүй юм байна. За ер нь бол ингээ бүгд 0 байгаа бол энэ тал нь бас бүгд 0-оор тулах хэрэгтэй. Хэрвээ нэмэх хасах тэмдгийн зөрүүтэй таарч бол болно. Гэхдээ энэ таарч байгаа бол санхүү байдлын тайлан дээр бас нэмэх хасах тэмдгийн зөрүүтэйгээр л таарч байх ёстой. За энд бол одоо жишээ нь барилга байгууламж дансанд одоо энэ тухайн байгууллага маань бол бусад үндсэн хөрөнгийн дансанд байдаг хөрөнгөө шивсэн юм байна. Манай програм дээр бол бусад үндсэн хөрөнгийн данс гэж байдаггүй учраас одоо байдлын тайлан дээр бол бусад үндсэн хөрөнгийн данс гэж байгаад манай програм дээр байхгүй байгаагаас болоод энэ нэмэх хасах тэмдгийн зөрөөтэй ийм зөрөө бол үүсэж байгаа юм тохиолдол бол байдаг. Гэхдээ энэ зөрөө бол хэрвээ ийм зөрөө байгаа бол байгаа зөрөө нь бас адилхан байх ёстой шүү гэдгийг бол анхаарч хийх хэрэгтэй. За ер нь бол ингээ он шилжээгүй байхад бол ийм байна. За энэ баруун дээд бууланд тохиргоо гэдэг зэс байгаа. За энэ тохиргоо зэсэн дээр бол байгууллага бүртгэгч хэрхээ бүртгэж болно. За бүртгэх гэхэд бол ийм сонгох гарч ирээд захим ажлын байран дээр байгууллагын бүртгэгч гэдгийг сонгоод
нэр ус холбогдох мэдээлэлээ тавиад нууц үгийг нь өгөөд идэвхтэй хэсэг гэдгийг нь тийм гэж чеклээд хадгалаад ингээд одоо бүртгэгч эрхийг үүсгэнэ. За бүртгэгч эрхээр ороод үзье. Бүртгэгч эрхээр ороод үзэх юм бол бүртгэгч эрх бол арай өөр байгаа. Админ эрхээс админ эрх нь бол ерөнхийдөө админ эрх бол одоо бүх одоо байгууллагын бүх дүнг нийлбэр дүнгээр нь хараад хийгээд ингээ явдаг эрх байгаа. Тэгээд тайлангаа илгээдэг одоо бүх үйлдэлүүдийг нэгдсэн журмаар хийдэг эрх нь бол админ эрх байгаа. За бүртгэгч эрх бол зөвхөн хөрөнгийн хөдөлгөөн өмчийн бүртгэл зэсийг хараад ингээ байж байдаг. За тэгэхээр өмчийн бүртгэл зэсэн дотроо бол бас ерөнхийдөө бол өөрийнхөө хийсэн үйлдэлийг л хардаг. Жишээ нь одоо ингээ компьютер түүний дагалдах хэрэгслэхэд бүхэлдээ одоо юу ч байхгүй, юу ч шивээгүй байна гэж харагдаж байна. За тавилга төвчлөлтөөр бас юу ч байхгүй байна. Харин газар тээврийн хэрэгсэл хоёр бол нөгөө хур системээс татаж мэдээлэл нь орж ирдэг учраас бүртгэгч хэрэгтэй бол шууд харагддаг байгаа. За энэ хоёрын дүнгээр зурж байгаа. За ингээ хянах самбарыг харах юм бол андашгүй өмчийн бүртгэл туссан дүн уг байгууллага бол өөр 15 тэрбумын хөрөнгөтэй байхад өмчийн бүртгэл туссан дүн 3 тэрбум байна гэдэг чинь зөвхөн барилга тээврийн хэрэгсэл хоёрыг л харж байна. Бусдыг нь бол харж чадахгүй байгаа гэсэн үг. Яагаад гэвэл энэ бүртгэгч хэрэгтэй хүмүүс маань машин тоног төхөөрөмж төр ямар нэгэн гүйлгээ өгөөгүй, тавилга төвчлөлтөөр ямар нэгэн гүйлгээ хийгээгүй учраас тэр хийсэн үйлдэл нь өөрийнхөө хийсэн үйлдэлийг л харах болохоос биш бусдын хөдөлгөөнийг бол харахгүй. За өмчийн хөдөлгөөн бол яг адилхан хөдөлгөөнөө хийгээ явна. За тайлан мэдээгээс бол хэвлж авах, хийсэн ажлаа хэвлж аваад цааш нэлгэх. За энэ бүртгэгч эрхийн утга учир нь бол ерөнхийдөө доороо олон салбартай байгууллагуудын хувьд бол салбарынхаа нэгтлэн болгонд одоо энэ бүртгэгч эрхээр эрх нээж өгөөд тэгээд тэр хүн нь өөрийнхөө салбарын хөрөнгийг шивэж шивсэн хөрөнгө нь байгууллагын админ эрхээр нэгтгэгдээд толгой байгууллага дээр нэгдсэн том эрхээр харагддаг. Ийм байдлаар бол зохион байгуулалтанд орсон байдаг. Жишээ нь одоо хамгийн тод жишээ бол Автоврын үндэсний төвийн Төв 21 аймагт салбартай. Тэгээ 21 аймгийн салбарын нэгтлэнгууд нь бүгдээрээ бүртгэгч эрхээр орж юм ашигладаг. Толгой Автоврын үндэсний төв нь бол бүх газруудынхаа тайланг нэгдгээд нэг тайлан болгоод тайлангаа төр эмчин бодлого зохицуулалтын газарт илгээдэг. Ийм зарчмаар явдаг учраас ийм байгууллагууд төр бол энэ байгууллагын бүртгэгч эрх гэдэг юм бол их өргөн ашиглагддаг. За эндээс гараад буцаад админ эрх рүү орё. За буцаад админ эрхэндээ орлоо. За одоо бид бол хамгийн түрүүнд ингээд шилжилтийн системийнхээ бүх тулгалтуудыг хийгээд үзсний дараа тайлангийн он шилжих гэдэг үйлдэлийг бол хийх ёстой. За ингээ бүх дүнгууд таарч байна. Окей болсон байх юм бол тайлангийн он шилжих гэдэг товчон дээр дарахад одоо хуримтлагдсан илэгдэл бодох аргачлал мэдэгдэл гэсэн хоёр юм байгаа. За энэ дээр хуримтлагдсан илэгдэл бодох аргачлал нь бол таны санхүүгийн програм ямар аргачлалаар илэгдэл боддог юм бэ гэдгийг аргачлалаа энэ дээр сонгож өгч байгаа. Ер нь бол манай одоо төсөв төрийн байгууллагууд ихэнх байгууллагууд бол шулуун шугамын аргыг л бол ашигладаг. За энэтэй уялдуулаад бол манай захим систем бас шулуун шугамын аргаар л ганц илэгдэл боддгоо. За тэгээс эндээ бол шулуун шугамын арга маань төсөвт байгууллагуудын хувьд бол сарын наривчлалтаагаар илэгдэл боддог. Компани аж ахуй нэгжүүдийн хувьд бол өдрийн наривчлалтаагаар илэгдэл боддог гэдэг ийм хоёр аргачлал байдаг. За эндээс бол энэ уг байгууллага маань өөрөө бол санхүүгийн зохицуулах харилцаа холбооны зохицуулах хороо гэдэг байгууллага маань бол сарын наривчлалтай илэгдэл бодох аргаар бодогдно. Яг гэвэл энэ өөрөө аж ахуйн тооцоотой биш төсөвт байгууллага гэдэг утгаараа. За тэгээ энэ мэдэгдэл гэдэг дээр нь 2025 оны одоо 1 сарын 31-нд одоо тайлангийн он шилжвэ гэдэг ингээд биччих хэрэгтэй. За тэгэх юм бол одоо ингээд он шилжих үйлдэлийг хийнэ. За ингээд сарын наривчлалтай бодно ингээд. За ингээд он шилжих гэдэг товчийг дарахад хуучин 23 оны байдлаар өмчийн бүртгэл цэсэн дотор байсан бүх хөрөнгүүдд илэгдэл автоматар нэг бүтэн жилийн илэгдэл автоматар нэмэгдээд 24 оны илэгдлийн дүнтэй шууд барих ёстой. За дээрээс нь нэмээд 24 оныхоо орлого зарлагыг хийгээд ингээд илэгдэл хоригдлыг нь тааруулаад ингээд ороод ирэх юм бол дүн чинь бол өөрөө барь явчих. Ийм боломжийг бол бүрдүүлж өгч байгаа он шилжих гэдэг үйлдэлийн бас нэг цаатлын давуу утга нь. За тэгээ бүх хөрөнгөн дээр хөдөлгөөн хийх боломжууд бол нэгдэж байгаа. За өмчийн бүртгэл цэсэн дотор он шилжээгүй байх үед бол бүх хөрөнгүүдийн ард талд зөвхөн харах гэдэг үйлдэл идэвхтэй. Ямар нэгэн засах, устгах, шилжүүлэх, задлах гэдэг үйлдэлүүд нь бол бүгд байхгүй ийм байдалтай байдаг. За энэ тавилга гэдэг шил мөн адилхан
харах гэдэг үйлдэл нь байх хэрэгтэй. За энд тавилга дээр бол засах юмнууд нь алдаагаар ороод исэн маань ямар ч нэг юм болсон байна. За тайлангийн он шилжих гэдэг сарын наривчлалтай шилжлээ. 2025 оны 01 сарын 31-нд шилжлээ. За он шилжих гэдэг үйлдэлийг дарлаа. Үнэхээр шилжихтэй одоо итгэлтэй байна уу гэдгийг товчийг дарсны дараа тим гэдэг товчийг дарж он шилжнэ. За он шилжихэд энэ бол амжилттай шилжлээ гэдэг мессеж ирж байгаа. За нийтдээ бол танд бол 1774 өмчийн хуримтлагдсан илэгдлийг бодож шинэ он руу шилжлээ шүү гэсэн төлөвт шилжсэн гэж байгаа. За одоо бол ер нь бол хуучин бол он шилжээгүй гэдэг төлөвт одоо бүх төрлийн байгууллагууд байж байгаад 24 оныхоо тайлан шивхтэй бүгдээрээ он шилжих гэдэг командыг дарсаар бүгдээрээ шинэ гэдэг төлөвт шилжиж байгаа гэсэн үг. За ингээд шинэ төлөвт шилжсээд шинэ төлөвөөс тайлангаа илгээнгүүт яаман дэлгээсэн гэдэг төлөвт ороод яамны мэрэгжилтэн чинь хянаад төвзөгт илгээн төвзгийн мэрэгжилтийн хянаа баталгаажуулахад хамгийн сүүлийн байдлаар ингээд баталгаажаад ингээд явдаг. Ийм зарчмууд бол үйлчилдэг. За ингээд он шилжчихлээ. Он шилжсэний дараа ерөнхийдөө бол системээс гараад орчих хэрэгтэй. Нэг бол Ctrl Shift R гэдэг товчлуурыг дарах хэрэгтэй. За ингээд Ctrl Shift R товчийг дарахад бол систем өөрөө автоматар hard reset гэдэг үйлдэл хийгээд одоо бүх юм яг бүрэн одоо шилжиж байгаа гэсэн үг. Эсвэл системээс гараад эргээд нэвтрэх гэдэг ингээ орох юм бол он шилжсэн төлөвт орчих. За он шилжсэн төлөвт ороход хянах самбар дээр санхүүгийн тайланд туссан дүн гэдэг дүн хоосон болцсон байгаа. За бүртгэлийн юу ингээд 100% одоо өмчийн бүртгэл туссан дүнгийн юугаар график нь бол харагдаад ингээд байдлын тайлангийн талаарх мэдээлэл юусэн энэ дээр харагдахгүй болсон байх жишээтэй. За машин тоног төхөөрөмж гэдэг ингээд орох юм бол бүгдээрнгийнх нь ардал засах устгах харах ингээд үйлдэлүүд ороод ирсэн байгаа. За өмчийн хөдөлгөөнд цэсээр орох юм бол дээд талд нь бүртгэх тэгээд доор нь хөрөнгөө бүртгэж оруулах юм боломжууд нь нэгдсэн байгаа. За санхүүгийн тайлан цэсээр орох юм бол эцсийн үлдэгдэл буюу тайлан шивэх боломж нь ингээд үүсээд ороод ирсэн. Үндсүүрэнгийн хөдлөө өөрчлөлтийн тайлан дээр бас энэ дүнгууд хоосон болцсон байх хэвээр. За энэ дээр бол хоосон болоогүй байна. Энэ өөрөөр хэлбэл 23 оны байдлаараа харагдаж байна гэсэн үг. За хэрвээ ингэж харагдаж байх юм бол баруун дээд болон тайлан тооцоолох гэдэг энэ товчлуур байгаа. За энэ товчлуур дээр дарахад систем өөрөө автоматар энэ нэр он шилжчихсэн байх шүү гэдэг юм. Ер нь бол хөрөнгийн хөдөлгөөн хийгээд тэр хөрөнгийн хөдөлгөөний үндсэн хөрөнгийн хөдөл өөрчлөлтийн тайлан дээр татагдахгүй байх юм бол баруун дээд болонд байгаа тайлан тооцоолох гэдэг товчлуурыг дарж татуулж болох юм аа. Ингэж орлогоо шивдэг байгаа. За энэ дээр бол оны ихний үлдэгдэл ороод ирсэн, он шилжчихсэн байгаа учраас бүх гүйлгээнүүд байхгүй болцсон, нэмэгдсэн асагдсан эцсийн үлдэгдлүүд байхгүй. За энэ оны ихний үлдэгдэл бол ерөнхийдөө яг 23 оны жилийн эцсийн байдлаар балансын элэгдэлгүй дүнгээр тухайн айлын хөрөнгө нь бол ингээ харагдж байгаа. За юмыг яаж мэдэх вэ бас амьдрал баян оны ихний үлдэгдэл дээр дүн буруу татагдсан эсвэл одоо санамсаргүй байж байгаа хөрөнгөө устгаа тэрийг нөхөж шивж оруулаад оны ихний үлдэгдлийг засах шаардлагатай тэр ийм болсон тохиолдолд бол баруун дээд болонд энэ засах гэдэг товчлуур байгаа. Засах гэдэг товчийг дараад оны ихний үлдэгдэл бол курсор байрладаг болоод энэ дээр тоо мэдээллийг нь өөрчлөөд хадгалах товчийг дарахад энэ оны ихний үлдэгдлийг бол засах боломж нь бас нээлттэй байгаа. За санхүү байдлын тайлантай тулгах гэдэг хэсэг дээр бол бас гарсан өөрчлөлтүүд байдлын тайлангуудын мэдээлэл хоосон болцсон байна. Үндсэн хөрөнгийн хөдөл өөрчлөлтийн тайлан дээр бас мэдээлэл хоосон болцсон байна. За энд Ctrl Shift R гэдэг товчлуурыг дараах. За тэгэнгүүт ингээд хөдөл өөрчлөлтийн тайлангийн мэдээллүүд ингээ ороод ирсэн байна. За өмчийн хөдөлгөөн дээр бол орлого зарлах шиг боломжтой юм байгаа. За эхнээс нь одоо хөрөнгө одоо хэрхэн шивж оруулах одоо хэрхэн актл данснаас хасах гэдэг юмнуудыг бол харуулъя. За эхлээд бол байгууллага бол хөрөнгийн одоо 2024 оныхоо хөдөлгөөнийг хийхээс өмнө хамгийн эхлээд байгууллагынхаа мэдээллийг орцсох хэрэгтэй. Бид энэ шинэ системд зориулаад шилжилтийн хувилбар гэдэг үндслэлээр ер нь бол нэлээдгүй одоо талбаруудыг бол өмчийн бүртгэл дээрч, хуулийн этгээдийн мэдээлэл дээрч, хөдөлгөөний талдаа ч гэсэн ингээд нэлээдгүй өөрчлөлтүүдийг оруулж ирсэн байгаа. Тэр өөрчлөлтүүдийг бүгдээринг нь хийж вэж одоо тайлангаа илгээх хэрэгтэй шүү. Яагаад энэ системийг ингээд нэг үрчлэн баа байгуу хийгээрээ одоо энэ дахиж бол энэ системээр тайлан авахгүй дараа нь бол дандаа өмчийн хөдөлгөөний нэг одоо процессжуулж одоо хийдэг ийм процессыг нь цахимжуулаад хүсэлтэд цахимаар илгээгээд цахимаар илгээсэн хүсэлтийг чинь
хариуцсан мэрэгжилтэн яам агентлаг тэр газруудаараа дамжаад ингээд эцэст нь шийдвэр болоход хөрөнгө бүртгэгдсэн төлөв рүү, хасагдсан төлөв рүү, шилжсэн төлөв рүү ингэж ордог ийм байдлаар гүйлгээ хийгдэх учраас одоо бидний суур мэдээлэл худлаа байх юм бол нөгөө хөрөнгийн хөдөлгөөн хийх үйлдэл маань дараагийн систем дээр боломжгүй болчихно. Дараагийн систем дээр бид нар ингэж хөрөнгийг дураараа засах, задлах, хөрөнгийн тоо хэмжээг өөрчлөх ийм эрхүүд чинь бүгд хязгаарлагдчихна. Ер нь нэлээд асуудалтай тулгарх учраас одоо энэ суур систем дээр бол нэлээд сайн мэдээлэл бүрэн зөв оруулаад өгөх юм бол дараагийн одоо систем дээр ажиллах ажиллагаа чинь бол саадгүй ингээ явах юм аа. Энэ сануулгыг бол бид одоо 3 жил дараалан бид одоо энэ шинэ системийг хийх гэж байна, ингэх гэж байна. Энэ дээр одоо чухал учраас энэ тоолгын болон энэ шилжилтийн энэ системүүдээр мэдээлэл үнэн зөв оруулаарай гэдэг 3 жил дараалан сануулсан. Одоо бол нилээдгүй алдаа мадган засагдаа цэгцэрсэн гэж бол ерөнхийдөө үзэж байгаа. Гэхдээ бид бас энэ цэгцрээгүй юм өглөөгүй ийм хүмүүсүүдэд бол бас эцсийн боломжийг бас олгоцсон байна гэсэн үг. За энэ дээр хуулийн этгээдийн мэдээлэл дээр бол ерөнхийдөө харилцаа холбооны зохицуулахороо гэдэг ингээд бүх мэдээллүүд нь харагдж байна. За энд баруун дээд буланд нь засах гэдэг товчлуур байна. За энэ засах товчлол дээр дарахад ингээ хуулийн этгээдийн мэдээлэл бүгдээрээ харагдж байгаа. За хадгалах товчийг шууд дараад үзэх юм бол амжилттай бүртгэгдлээ гэсэн юм гарч ирж байна. За энэ дээр бол ерөнхийдөө ингээд засах гэдэг дарахад одоо салбарын тоо охин компани мэдээлэл, холбогдох мэдээллүүд ингээд бүгд байгаа. За энд бол шинэ талбарууд бол нэмэгдсэн байгаа шүү. Салбарын тоо, охин компани, ажилчдын тоо, энэ салбар сонгох гэдэг ингээд энэ шинэ талбаруудыг бүгдээрингийн одоо нэмж бөглөөд ингээд бүрэн мэдээлэлтэй болгож оруулах хэрэгтэй. Энэ хуулийн этгээдийн мэдээллийг бол за мөн өмчийн бүртгэл зэсэн дотор хуучин байгаа бүртгэлүүдэд цэгцлэх боломжийг бид нар бол энэ програмаар бол олгож өгсөн. За жишээ нь одоо газар гэдээ ороход энэ байгууллага одоо газраа шивсэн байгаа. За энэ шивсэн газруудаас бол одоо энэ байгууллагын газар бол хурын мэдээлэлтэй буюу ий газартай газрын мэдээлэл бол таарч байх ёстой. Гэтэл одоо энэ байгууллагуудын хувьд бол одоо хураас татсан мэдээлэл нь ганцхан, өөрөөр хэлбэл ий газраас ганцхан газрын мэдээлэл нь татагдаад үлдсэн хоёр газар нь газрын албаны цахим систем дээр байхгүй мэдээлэл байна гэж харагдаж байна. Энэ хураас татсан хэсэг гэдэг нь үгүй. За энийг сүүлд нь байлгадаг болгосон байж мэднэ. Эсвэл зарим байгууллагууд бол энэ газрууд дээрээ үнэлгээ тавилгүй зүгээр ингээд буруу мэдээлэл шивж оруулчихаа тэрийг өмнөх системүүдээр устгах боломжийг нь хаацсан байсан учраас устгаж чадахгүй ийм асуудлууд үүссэн байсан бол энэ хураас татаагүй мэдээллүүдийг устгадаг болсон байгаа. За засдаг байна, хардаг байна гэдэг ингээ үйлдэлүүд нь бол идэвхжээд ороод ирсэн байгаа шүү. Тэгээ энэ дээргээр одоо ингээд энд одоо үнэхээр худлаа мэдээлэл орсон байгаа бол энийг устгах эрхийг нь бүр нээгээд өгчихсөн ийм байгаа. За барилга байгууламжийн хувьд бас мөн адилхан бүртгэлтэй байгаа барилгынхаа мэдээллийг засдаг. За нийтийн эзэмшил рүү шилжүүлдэг. Эсвэл одоо хардаг, одоо устгадаг гэдэг ийм үйлдэлүүд нь байж байна. За байгууламж гэдгийн хувьд бол одоо ер нь бол хуучин бол барилга, байгууламж гэдэг ийм хоёр бүртгэл бол нийлээд нэг мөрөнд байдаг байсныг бол энэ удаад бас салгасан. Салгахдаа бид бол угаасаа хуучин бүртгэл дээр барилга юм уу, байгууламж юм уу гэдэг асуулга байдаг байсан. Тэн дээр байгууламж гэдгийг нь сонгосон байх юм бол автоматар байгууламж гэдэг данс руу оруулаад барилга гэдгийг сонгоцсон байх юм бол шууд барилга гэдэг дансанд нь үлдээгээд ингээ явцсан байгаа. За хэрвээ юмыг яаж мэдгүй тухайн байгууллагын барилга гэдэг дансанд байгууламжийн шин чанартай хөрөнгө юм уу, нийтийн эзэмшлийн шин чанартай хөрөнгө ороод ирсэн байх юм бол энэ командн дээр нийтийн эзэмшлийн данс руу шилжүүлэх, эсвэл засварлах гэдэг товчоор ороод энэ төрөл гэдэг дээр нь байгууламж гэдэг төрлийг сонгож байгаад хадгалах гэдэг товчийг дарах юм бол энэ барилга маань одоо байгууламжийн мэдээлэл маань өөрөө шууд автоматар одоо байгууламж гэдэг данс руу ингээд шилжээд орчих ийм үйлдэлүүд бол хийгдэх юм аа. Тэгээ энэ боломжуудыг бол шилжилтийн систем гэдэг утгаар нь бол бүгдэнд нь одоо бүх эрхийг бол нээлттэйгээр тавьж өгсөн байгаа. За машин тоног төхөөрөмж гэдэг данс байгаа. За хуучин машин тоног төхөөрөмж гэдэг дансыг одоо бид шинэ програм дээр бол ингэж 3 салгаж оруулж ирж байгаа. За энэ дээр бол компьютер түүний дагалдах хэрэгсэл нь бол хов хоосон. Яагаад гэвэл урд өмнө энэ хийгдэж байгаагүй үйлдэл учраас энийг бол компьютер түүний дагалдах хэрэгслийг бол машин тоног төхөөрөмжөөс салгах үйлдэлийг одоо та бүхэн бүгдээрээ хийх ёстой. За энэ салгах үйлдэлийг бид бас нэлээд хялбар аргаар шийдэж байгаа. За энэ дээр бол хэрхэн хийх талаар харуулъя. За ингээд
одоо ингээ харилцаа холбооны зохицуулах хороо гэж байлаа гэж бодоход энэ байгууллагын бүх одоо тоногдох хөрөмжүүд энд харагдаж байна. За энэ машин тоногдох хөрөмж гэдэг энэ бүртгэл дотор бол зөвхөн үйлдвэрлэлийн шин чанартай цаашид одоо хөрөнгийн хөдөлгөөнийх нь асуудлыг хуучин уламжилт байдлаар буюу орон нутгийн өмчийн газраар, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар шийдвэр гаргуулж одоо ингэж хийж байх ёстой хөрөнгүүдийг бүртгэлийг машин тоногдох хөрөмж гэдэг бүртгэл дотор байлгаад шинэ хуулийн зохицуулалтаар компьютер түүний дагалдах хэрэгсэл офисын жижиг тоногдох хөрөмж гэсэн одоо хөрөнгүүдийг нь болохоор тухайн байгууллага өөрөө эрх мэдлийнхээ хүрээнд одоо актлах, захиран зарцуулах ийм эрхийг нь одоо нээж өгөх ийм зохицуулт орж ирж байгаатай холбогдуулаад энэ компьютер түүний дагалдах хэрэгсэл рүү ингээд салгах үйлдэл хийж байгаа. Тэгэхээр энийг бодолцож байгаа та бүхэн одоо энэ үйлдэлийг хийх ёстой юм аа. За салгах үйлдэлийг хийхдээ жишээ нь одоо энэ дэлгэц проекторын гэж байна. Энэ бол компьютер түүний дагалдах хэрэгслийн төрлийн хөрөнгө байгаа. За энийг жишээ нь болгоод засч үзье. За засварлах гэдэг товчийг дарахад машин тоногдох хөрөмж үйлдвэрлэлийн өөрөөр хэлбэл энэ машин тоногдох хөрөмж гэдэг дансандаа үлдэх ёстой хөрөнгүүдний үйлдвэрлэлийн гэдэг ийм ангилалтай байна. За компьютер түүний дагалдах хэрэгсэл рүү шилжүүлэх ёстой хөрөнгийг бол ингэж сонгоод тэгээд төрлийг нь дагалдах хэрэгсэл юм уу, ухаалаг самбар юм уу ингэж. За энэ бол дэлгэц учраас энэ бол дагалдах хэрэгсэл. За дагалдах хэрэгсэл гэдгийг сонголоо. За тэгээд компьютер түүний дагалдах хэрэгсэл рүү шилжих юм байна. За тэгээ эндээс хадгалах гэдэг товчийг шууд дараад үзье. За ингээд дарахад ер нь бол зайлшгүй оруулах ёстой мэдээллүүд нь бол энд ингээд харагдаж байгаа. За энэ дээр жишээ нь одоо энэ дэлгэц маань 14 инчийн хэмжээтэй бол 14 инч гэдгийг үзүүлэлтийн тавиад энэ маань хулдаасан юм уу, материал нь одоо нөгөө панелийн хэлбэртэй юм уу, тэр ямар хэлбэртэй, тэр шин чанараас нь хэдийн инчийн ямар өнгөтэй юм, тэр мэдээллүүдийг нь тавь гэсэн. Компьютер байлаа гэхэд хэдэн ямар үзүүлэлттэй, ямар хурдтай, хэдгээр үеийн ямар компьютерийн мэдэр гэдэг мэдээллийг нь өөрөө тавьж өгөх ёстой маа гэсэн. За тэгээд энэ бүх хөрөнгөн дээр 3 хүртэл зураг оруул гэдэг шаардлага тавьж өгсөн. За энэ зургийг нь мэдээллийг оруулах ёстой. За тэгэхээр одоо энэ зургийн мэдээллийг оруулахын тулд бол энэ бол нилээдгүй одоо бүх хөрөнгөн дээр зураг орж ирэхээр бол маш их одоо бичлэг болж хуурнаа. Тэгэхээр энийг одоо зургийн мэдээллийг бол ингэж оруулна. За тэгээ хадгалах гэдэг товчийг дарахад бичлэг амжилттай хадгалагдлаа гэд амжилттай бүртгэгдлээ гэд ингээ гараад ирчих. За ингээ гараад ирсэн бол одоо машин тоногдох хөрөмжийн бүртгэлээс нөгөө саяны хөрөнгө маань өөрөө хасагдаад компьютер түүний дагалдах хэрэгсэл рүү шууд автоматар шилжээд ороод ирж байгаа. За тэгэхээр хамгийн ард талд нь ингээд оруулсан зургийнх нь мэдээллүүд ингээ харагдаж байгаа. За тэгэхээр одоо та бүхэн бас ямар хөрөнгөн дээрээ зураг оруулж, зөв зураг оруулж тэр гэдгийг бол энэ бүртгэлийн энэ хамгийн ард талаас нь харна. За энэ дээр превью гэдэг дээр дарах юм бол оруулсан зургийнх нь мэдээлэл ингээд харагдаж байгаа жишээтэй юм байна. За батлан хамгаалах зорилттой тоногдох хөрөмж мөн адилхан мөн машин тоногдох хөрөмжийн бүртгэл дотор байгаа бол тэндээс батлан хамгаалахын зорилттой тоногдох хөрөмж гэдэг дансыг нь сонгоод холбогдох мэдээллийг нь оруулаад хадгалах төвчийг дарахад батлан хамгаалах зорилттой хөрөмж рүүгээ шилжиж байгаа. За тавилга төгсөл дээрээс номын фондыг бол автоматар салгасан байгаа систем өөрөө. Яг гэвэл хуучин тавилга төгсөл дээр номыг бүртгэхдээ ном уу эсвэл одоо тавилга төгсөл юм уу гэдэг юмыг асуудаг байсан. За тэндээс ном гэдгийг сонгосон байсан бол номын фонд руугаа өөрөө ороод ирж байгаа. За хэрвээ оруулаагүй андуураад ингээд тавилга төгсөл гэдэг дээр номын фонд гэдгээр нь оруулсан байсан байх юм бол мөн адилхан ардан засварлах гэдэг товчийг дараад тавилга төгслийн төрөл сонгох гэж байж байгаа. За эндээс номын фонд гэдгийг нь сонгож угаад тэгээд хадгалах товчийг дарах юм бол одоо энэ мэдээллүүдийг оруулаад энэ зургийн мэдээллийг оруулаад хадгалах юм бол энэ автоматар шууд номын фонд гэдэг данс руугаа шууд шилжээд орчихно гэсэн үг. За энэ бол халаагур гэдэг хөрөнгө номын фонд бол биш байна. За энэ маягаар ингээ явна. За машин тоногдох хөрөмжтөр энэ байгууллагын хувьд бол одоо ингээд антин комны хайрцаг антин гэдэг энэ бол дандаа үйлдвэрлэлийн шин чанартай тоногдох хөрөмж гэж үзнэ. Яагаад гэвэл энэ өөрөө тусгай зориултын тоноглолын хөрөнгүүд учраас. Гэтэл кофений машин, хөргөгч, ус цэвэршүүлэгч гэсэн ийм хөрөнгүүд байх юм бол энийг бол офисын жижиг тоногдох хөрөмж гэж үзэж компьютер түүний дагалдах хэрэгсэл рүү шилжүүлж бас болно. Тэгэхээр энийг бол байгууллагууд бол өөрөө дотооддоо бодож үзэх хэрэгтэй. Дээрээс нь сервер компьютер байлаа гэж бодоход энэ бол үйлдвэрлэлийн зорилттой тоногдох хөрөмж юу машин тоногдох хөрөмж гэдэг дансандаа үлдэн. Энэ өөрөө үн цэнтэй томоохон тоногдох хөрөмж гэдэг утгаараа. Компьютер гэхдээ үн цэнтэй бас том тоногдох хөрөмж гэдэг утгаар тэнд үлдэн. Компьютер түүний дагалдах хэрэгсэл гэдэг дээр нь бол зөөврийн ноутбук, суурин
компьютер, тэгээд нөгөө принтер, за жижигвэрхэн Canon сканер, за тэгээд өөр бусад одоо кофений машин, хөргөгч хөлдөөгч гэсэн нэг тийм жижиг юмнууд бол энэ орно. За гэтэл цэцэрлэг сургуулийн хувьд бол 1-р хоолны догоо, 2-р хоолны догоо, одоо 4 ширэмтэй том плетик ингээл том тоног төхөөрөмжүүд байдаг. Ийм тоног төхөөрөмжүүдийн хувьд бол машин тоног төхөөрөмж гэдэг дансанд нь үлдээн. Энэ бол офисын жижиг тоног төхөөрөмж биш шүү. Тэгэхээр машин тоног төхөөрөмж дансандаа үлдэнэ. За ийм учиртай байгаа. За тэгээд дээрэс нь одоо бас нэг нэмж хэлэх одоо өөрчлөлт бол хуучин цахим систем дээрээс гарсан том өөрчлөлт бол хөрөнгийг салгах гэдэг үйлдэл бол энд байгаа. Жишээ нь одоо энэ салгах гэдэг команд маань бол хөрөнгийг багцлж бүртгэсэн айлууд бас байдгаа. За энэний жишээ тод жишээ бол одоо даргын өрөөний ком тавилга. Иж үрдэл одоо иж үрэн тавилга зарим хүмүүс бол хөрөнгийнхөө хөдөлгөөнийг залхуураад 2024 оны орлого өдр гэж байгаад ингээд бөөн дүнгээр шивчихдэг гэдэг улсууд бас мерсэр байдгаа. Энэ олон байгууллага дотор янз бүрийн хүмүүс одоо хөрөнгөний хөдөлгөөнөө шивж штэ. За тэгээд энэ ингэж бөөнөр нь шивсэн байгууллагууд байгаад одоо юмаа задлж зөв болгож шивье, санхүүгийн програмтайгаа адилхан болгоё гэдэг ийм үйлдэл гарах юм бол одоо энэнийг салгах үйлдлийг бас бид нар энд оруулж ирсэн байгаа. За салгах гэдэг команд бол дандаа нэг ширхэгтэй хөрөнгүүд дээр бол салгах команд гэдэг юм бол ажилдаг. Олон ширхэгтэй хөрөнгөнүүд дээр бол салгах гэдэг үйлдэл байхгүй. За одоо ингээд салгах төвчийг ингээд харах юм бол нэг нэгээрээ байгаа хөрөнгүүдтэй бол одоо ингээд салгах төвчийг тардаг. За энэ байгууллагын хувьд бол ер нь бол ингээд харахад одоо ингээд энэ хөрөнгө бол олон ширхэгтэй хөрөнгө байгаа учраас салгах гэдэг команд нь бол байхгүй байгаа юм байна. 10 ширхэгтэй гэдэг гарч ирж байна. За энэ бол нэг ширхэгтэй учраас салгах гэдэг юм. За тэгээд зарим ер нь бол цаашд бол бид бол шинэ систем дээр бол хөрөнгийн бүртгэлийг ерөөсө тоошрох гэж байхгүй, нэг нэгээрээ бүртгэгддэг. Цаанаа эзэмшигчээрээ энэ хөрөнгө хэний эзэмшлийн ямар төрлийн албаагч ашигладаг талаар мэдээллийг оруулдаг ийм болгож хөгжүүлж байгаа учраас хөрөнгөнд тоошрох гэдэг юм бол тавихгүй болж байгаа. Тэгэхээр одоо бид бол энэ шилжилтийн систем дээр бол тоошрохтэйгээр ингээд яг энэ байдлаар нь шивүүлж аваад шинэ систем рүү шилжих үедээ бол энэ одоо 10 ширхэгтэй хөрөнгийг бол 10 тусдаа хөрөнгө болгож бүртгэлж шилжүүлж оруулна. Сүүлийн үеийн санхүүгийн програмууд ч гэсэн ерөнхийдөө энэ тоошрох гэдэг имийг нэг нэгээр нь бүртгэдэг болцсон юм байлээ. Тэгээ энэ нь өөрөө бас цаанаа бас нэг эзэмшигчээр нь одоо янз бүрээр нь хөрөнгийн ангилах, тэгээ тэр хөрөнгүүдээс бас онцлогоос нь хамааруулаад зарим нэг хөрөнгөнүүд төр дунд нь эвдэрч гэмтэх, хулгай далдагдах энэ байдлаас болоод төв үрчилж хасах хэдэр дээр яг аль хөрөнгө нь хасагдаад байгаа нь мэддэгдэхгүй ийм тодорхойгүй байсан юмыг одоо цэгцлэг хүүхдээс ингээд хөрөнгийг бол тоошрохгүйгээр нэг нэгээр нь бүртгэдэг ийм болж байгаа юм билээ. За энэтэй уялдуулаад бас бид төрийн өмчийн системийг бас тоошрохгүйгээр ингээд нэг нэгээр нь бүртгэдэг ийм болно. Жишээ нь одоо энэ байгууллагын хувьд бол сандал дэртэй гэдэг сандал бол бөөн дүнгээр нь биш, нэг нэгээр нь ингээд бичээд цаанаа бол санхүүгийн програм дээр бас ингээд нэг нэгээр байдаг аа л гэсэн үг байхгүй. Тэгтэл архивын зориулттай шүүгээгээд 10 ширхэг гэдээ оруулсан байна. Энэ бол 10 шүүгээ байдаг юм байна. Нэг бүрийн үнэ нь 1 сая 190 мянган байна гэд ингээд ороод ирж байгаа ч шүү дээ. За ийм багцлаагүй ингээд салгаад ингээд бичсэн хөрөнгүүд байх юм бол салгах гэдэг үйлдэл бол ажиллахгүй. Харин нэг нэгээр нь одоо ингээд шивдсэн одоо халаагуур ижүүрдэл гэдэг ингээд тавьсан байдаг. Тэгтэл халаагуурын ижүүрдэл гэдгийн цаана халаагуур нэг онтоо, за тэрний цаана удирдлагын самбар гэж нэг ондоо, тэгээд дахиад өөр бусад тоноглол гэдэг ингээд ондоо байх юм бол одоо энэ халаагуурыг багцлаа шивдсэн хөрөнгөө салгаж бүрдэх шаардлага гарах юм бол салгах гэдэг командыг ашиглана гэсэн үг. За салгах команд бол энэ нэг юм фолдер хавцсны зурагтай ийм зураг байгаа. За энэ зурган дээр очиод дарах юм бол тухайн хөрөнгийг хэд салгах гэж байгаа юм бэ гэдэг юм асууж байгаа. За тэгээ салгах хөрөнгийн тоон дээр бол одоо энэ нэг ширхэг хөрөнгийг 5 салгая гэх юм бол 4 шинэ өмч нэмэгдэх гэж байна шүү гэдэг сануулга өгч байгаа. Өөрөөр хэлбэл 5 салгана гэдэг чинь энэ нэг ширхэг хөрөнгөн дээр дахиад 4 ширхэг хөрөнгө нэмээд 5 ийм халаагуур болж салах гэж байна шүү гэсэн үг. Дараа нь 5 халаагуурынхаа мэдээллийг дотор нь ороод эхнийх нь халаагуур 1, дараагийнх нь халаагуур 2, гурав дахь нь удирдлагын самбар, дөрөв дахь нь одоо бусад тоноглол гэдэрч гэдэг юм уу. Ингээд ийм маягаар ингээд нэр өгөөд доторх мэдээллийг нь зөв болгоод балансын үн дүнгийн засаад ингээд хадгалаад энэ салгах үйлдэлийг хийж болно гэсэн үг. За энэ салгах үйлдлийн талаар бол бид нар сая шилжилтийн системийн нөгөө дээр хийгдсэн томоохон өөрчлөлтүүд гэсэн нэг хичээл хийсэн байгаа. Тэн дээр дэлгэрэнгүй тайлбарлалцсан учраас энэ байгууллагын мэдээллийг хамаагүй ингэж
өөрчлөлт болохгүй байгаа учраас энэ тал дээр бол яг жишээн дээр харуулсангүй шүү. Яг хөө жишээн дээр харуулсан хичээл бас байгаа. Тэрийг олж хараарай. За энэ салгах гэдэг ийм үйлдэл бол орж ирсэн. За дээрэс нь энэ салгах үйлдлийг хийснээр бол одоо нэг салгах үйлдэл хийсэн хөрөнгийг дахиж цааш нь салгах үйлдэл бол байхгүй. Одоо задрахгүй болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ үйлдэлийг бас анхаараарай. Ер нь бол салгасан үйлдэл болгон дээр бол мессеж алдааны одоо ингэсэн мессеж гардаг байгаа. За тэр мессежийг нь сайн уншаад үзэхэд бол энэ хөрөнгө тэд салсан, анхны хөрөнгө нь тэд байсан. Ингэсэн гэдэг мэдээллүүд нь бол дэлгэрэнгүй харагддаг болсон байгаа. За энэ маягаар ингээд өмчийн бүртгэлээ зэгцлэх ёстой. Энэ өмчийн бүртгэлийг зэгцэл гэж шаардаад байгаагийн утга учир нь шинэ систем рүү юм шилжин ахиж шинэ систем дээр бол хөрөнгийг эмхэл зэгцлэх, салгах, доторх юмыг нь өөрчлөх юм боломж байхгүй ингээд явчихж байгаа. За хөрөнгө болгон дээр зураг оруул, тэр оруулж байгаа зургууд чинь өөрөө одоо шинэ систем дээр бол оруулахгүй анхны тухайн хөрөнгийг анх авахд ийм зурагтай байсан юм а гэдэг мэдээллийг шинэ систем өөрөө харуулна. Дараа нь агтлагдах үед тухайн хөрөнгө ийм байна, шилжүүлэх үед ийм зурагтай болсон байна, ингэсэн байна гэдэг ийм зурган мэдээллүүд ингээд цаана том мэдээллийн сан үүсэж байгаа учраас энэ зургийн мэдээллийг одоо бүгдийг нь оруулахгүй бол дараагийн шинэ систем дээр хуучин анх байсан зураг нь байхгүй бол бид одоо хөрөнгийг хөдөлгөөн хийхдээ тооллогын комиссоос агтлах үеийн зургийг оруулаад ирдэг. Оруулаад ирсэн зураг нь анх байсан зурагтайгаа тулгах гэхээр анх байсан үеийн зураг нь байхгүй байх юм бол одоо тэгээ бид тухайн хөрөнгийг шийдвэрлэхэд одоо үнэн хөрөнгө шийдвэрлэх гэдэг нь ямар хөрөнгө шийдэх гэдэг вэ гэдэг юмнууд нь тодорхойгүй болчихж байгаа учраас ингээд тухайн асуудлыг шийдэх боломжгүй болчих жишээний ийм хүндрэлтэй асуудлууд үүсэх магадaltaй. Тийм учраас зургийн мэдээлэл оруул, доторх мэдээллүүдийг бүрдийн зас ингэж байгаа. За эндээс үүдэх юм бол ер нь бол бүх хөрөнгөн дээр зураг орно. Бүх хөрөнгөн дээр зураг орно гэдэг чинь бүх хөрөнгөний гэн дээр очиод засах гэдэг товчийг дарж тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг бол заавал оруулнаа. За ингээд ороход бол орж байгаа өөрчлөлтүүд бол хэмжих нэгж гэдэг ийм юм нэмэгдсэн байна. Английн кодын ийм юмнууд нь дутуу байна. За зурган мэдээлэл дутуу байна гэдэг ингээд улаан текстүүд бол гарч ирж байгаа. Энэ улаан болгон дээр бол холбогдох мэдээллийг нь үнэн зөв оруулаад ингээд явахгүй бол дараачийн систем дээр ирэхэд бол энэ бол асуудал болж хувирах магадaltaй учраас энийг мэдээлэл зэгцлээрээ гэдэг юм шаардаад байна. Тийм учраас л энэ өмчийн бүртгэл зэсэн дээр хийж байгаа энэ бүх үйлдэлүүдийг бол сайн хийгээрэй. За өмчийн бүртгэл зэсэн дээр хийж байгаа энэ салгах, засварлах, бүртгэлийг ингэж одоо зэгцлэх энэ үйлдэлүүд бол өмчийн хөдөлгөөн гэдэг зэсэн дээр хийгдээгүй учраас санхүүгийн тайлангийн үндсэн хөрөнгийн хөдөлгөөн өөрчлөлтийн тайлан дээр бол ямар нэгэн гүйлгээ хэлбэрээр бол харагдахгүй. Жишээ нь одоо машин тоногдох хөрөмжөөс компьютер дууны дагалдах хэрэгсэл рүү хөрөнгө салгасан байхад одоо шилжүүлсэн байхад энэ шилжсэн үйлдэл бол энэ хасагдсан гэдэг нэмэгдсэн гэдэг тал дээр бол харагдахгүй. Зөвхөн өмчийн бүртгэлсэн дотор л энэ хийгдээд мэдээлэлээ зэгцлээ явчихж байгаа. Яг энэ хөдөлгөөн гэдэг хэсэг дээр бол 2024 оны орлого зарлагын мэдээлэл энэ хөдөлгөөн гэдэг зэсэн дээр харагдана. 2025 онд хийсэн хөдөлгөөнүүд бас энэ дээр бол харагдахгүй. За энэ систем дээр бол хөрөнгийн хөдөлгөөнийг хийхдээ бол 24 оны хөдөлгөөн, 25 оны эхний хагас жилийн хөдөлгөөн гэсэн хоёр байдлаар хөдөлгөөнийг бол хийж байгаа. Хоёулаа хийх боломжтой оноо сонгож угаад хийдэг ийм тохиргоо хийсэн байгаа. Ер нь бол шилжилтийн систем гэдэг бол нэлээд хөөрхөн одоо бас боломжийг агуулсан супер дүү одоо та бүхнийг одоо яаж юмаа зэгцлэх боломжийг бүрдүүлж өгсөн ийм систем хийсэн байгаа гэж үзээд байгаа. За тэгээ энэний дагуу одоо бүх байгууллагынхаа бүртгэлийг зэгцэлчих юм бол шинэ систем саадгүй ажиллана. Шинэ систем гэж яриад байгаа нь одоо тэр бол бүх хөрөнгийн хөдөлгөөнийг бол процессжуулаад үе шаттайгаар хэрэгжүүлээд ингээд олон дүрээр орж хийдэг ийм цагийн систем болчихж байгаа учраас одоо мэдээлэл хуучин орцсон байгаа мэдээлэл засах, нэгтлэх, янзлах боломж нь бас хязгаарлагдмал болно шүү. Тэгэхээр энэ мэдээлэл одоо зэгцэл гэж шаардаад байгаа энэ л гол учир тэр. За өмчийн хөдөлгөөн гэдэг нь бол хийхдээ бол оноор юм ашигладаг болсон байгаа. Жишээ нь одоо энэ хөрөнгө бүртгэх гэдэг үйлдэлийг хийж үзье. За бүртгэх гэдэг командын дээр дарлаа он сонгох гэд 24 оны орлого шивэх гэж байна уу 25 оны орлого шивэх гэж байна уу гэдэг асууж байгаа. За 24 оных гэх юм бол энэ өөрөө санхүүгийн тайлангийн хөдөлгөөн гэдэг зэсэн дээр очиж орлого зарлагын мэдээлэл дээр бол дүн нь орж ирнэ. 25 он гэдгийг сонгож угаад хөдөлгөөн хийх юм бол энэ өөрөө санхүүгийн тайлангийн орлого зэсэн дээр бол орж ирэхгүй. Гэхдээ ер нь бол байгууллагууд ингэж энэ хоёр үйлдэлийг хийхдээ хэрвээ 25 онд орлого зарлах хөдөлгөөн хийх үнэхээр шаардлага гарсан бол энийг нэлээд сүүл хэсгээр нь хийгээрэй. Өөрөө бодол одоо наацаан болохгүй тулд эхлээд 24 оныхоо бүх үйлдэл юмыг хийгээд дүн бангаа тааруулаад тайлангаа илгээчих.
Илгээсний дараа 25 оныхоо орлогыг нөхөд хийж бас болно шүү дээ. Заавал одоо шийдвэр ирсэн шийдвэрийн дагуу газ хийчигээд 24 оныхоо орлого зарлагыг хийгээгүй байж 25 оны гүйлгээ эдэр хийгээд өөрийгөө бодлуулад байх шаардлагагүй. 25 оныхоо орлогыг сүүлд нь тайлангаа илгээх товч дарангууд бүх одоо тайлан илгээх товч дарангууд бүх одоо орлого зарлага хийх үйлдэлүүд бол төвжигддэг ч гэсэн 25 оны орлого зарлагыг бол төвжихгүй одоо орлого зарлагыг хийх боломжийг нь бол нээлттэйгээр үлдээгээ явчихж байгаа. Гэхдээ 25 оны орлого зарлага бол санхүүгийн тайлан цэсний хөдөлгөөн өөрчлөлтийн тайлан дээр бол нөлөөлөхгүй. Зөвхөн 25 оны орлого зарлага гэдэг дараа жилийн өдид одоо тайлан мэдээгээ тушаах үед энэ мэдээ чинь шууд автоматар татагдаад танай байгууллагын 25 оны 1-р улиралд ийм орлого хийж 2-р улиралд ийм зарлага хийж гэдэг мэдээллүүд чинь дараа жилийн хөдөлгөөн өөрчлөлтийн тайлан дээр систем өөрөө шилжилтийн биш шинэ систем нь өөрөө шууд дуудаж авчраад тэгээд нөгөө хөдөлгөөнүүдэд ингээ хийгээд харуулаа явчих. Ийм боломжийг бол бүрдүүлэх юм аа. Тэгэхээр энэ бол ийм учиртай. За энд 24 он гэдгийг сонголоо. За тэгээ санхүүжилтийн их усүрээс хамаарат орлогуудыг шивж байгаа. За энд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бэлдсэн, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлдсэн зээл, буцалтгүй тусламж гэдэг их усүрээс хамаарч байгаа. Дээрээс нь балансаас шилжиж буй хөрөнгө, данс хооронд шилжүүлж байгаа хөрөнгүүдийн мэдээллийг бүртгэхдээ бас энэгээр хийж байгаа. Систем автоматар балансаас шилжүүлэх гэдэг үйлдэл нэг байгууллага нь хийхэд нөгөө байгууллага руу шууд хөрөнгө автоматар шилжих үйлдэл бол хийгдэхгүй. Нэг байгууллага нь тэнд хасах үйлдэл хийж байхад нөгөө байгууллага нь бүртгэх үйлдлийг хийж балансаас шилжүүлэх гэдэг үйлдлийг хийдгээ. Хуучин систем тэгж явж байсан. Одоо цаашид бол хийгдэх шинэ систем бол нэг байгууллага нь хүсэлтээ илгээгээд нөгөө байгууллага нь ирсэн хүсэлтийг нь хүлээж аваад тэгээ хүсэлтээ өмч хамгаалах байнгын зөвлөлөөрөө хэлэлцээд даргаараа хянуулаад төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар руугаа илгээгээд илгээсэн мэргэжилтэн тухайн хүсэлтийг нь хүлээж аваад тэгээ шийдвэрийг албажуулаад баталгаажуулаад шийдвэрийг системд оруулахад тухайн хөрөнгө автоматар балансаас шилжих үйлдэл хийгдээд шинэ байгууллага дээр хөрөнгө нь өөрөө автоматар шилжиж очдог. Ийм байдлаар хийгдэж байгаа. Энэ удаагд бол энэ систем бол тэгж хийгдэхгүй. Одоо нэг байгууллага нь бүртгэж байхад нөгөө байгууллага нь хасж байгаа. Мөн данс хооронд шилжих мөн адилхан. Нэг данснаас нь та аагтлах үйлдэл хийж, данснаас хасах үйлдэл хийгээд нөгөө талд нь бүртгэх үйлдэл хийж ингэж данс хооронд шилжүүлж байгаа шүү. Систем өөрөө шууд автоматар шилжээд байгаа үйлдэл бол байхгүй. За тэгээ өөрийн үйл ажиллагаанаас олсон за бас зайлшгүй бас тохиолдлоор санамсаргүй байдлаар хөрөнгө устгаад ч юм уу эсвэл бүр нэг юм шинээр нэмж шивэх шаардлагатай эдэр ингээд 24 оны орлогоч биш бүр дээр үе эдэр орлого байгаа шивэх шаардлагатай эдэр болох юм бол энэ бусад байдлаар бий болсон хөрөнгө гэдгийг сонгож ухаад бас орлого зарлага хийх боломжийг нь бас нээлттэй байгаа. Ер нь бол ямар аргаар одоо боломжтой аргаараа л одоо энэ хөрөнгийнхөө хөдөлгөөнийг зэгцлэх боломжийг бол бүрэн хангаж өгсөн ийм систем байгаа. За бусад байдлаар бий болсон хөрөнгө гэдэг ингээд сонгочихъя. За энэ дэр 22 23 оны орлого шүү. Энэ нөгөө дээр үе орлогыг аваачаад шивээг үлдээсэн байжээ. Тийм учраас би энэ дэр ийм юмыг сонгож байна. За хөрөнгийн шийдвэрийн огноо нь бол тийм огноотой байсан. Ингээд шийдвэрийн дугаар холбогдох юмыг орууллаа. Үргэлжлүүлэх гэдэг товчийг дарна. За үргэлжлүүлэх гэдэг товчийг дарахад 24 оны ийм орлого байна. За одоо ингээд явж байгаа. За энд бол газар тээврийн хэрэгсэл хоёр бол хур системээс мэдээлэл татаж орж ирж байгаа. За бусад мэдээллийг бол хэрэглэгч гараасаа оруулж ирж байгаа. За газар дээр бол хур мэдээлэл газар гэдгийг сонгоод хур системээс мэдээлэл татах гэхэд харилцаа албаны зохицуулах хороо ийм регистрийн дугаартай ийм байршилтай байна. Мэдээлэл татах уу гэд. Татхаа гингүүт энэ баруун дээд болон тийм регистрийн дугаараар тэцнэн газар байна. Энээс аль газрыг нь бүртгэх вэ гэдэг ийм мессеж бол гарч ирээд ингээ бүртгэнэ. За энэ байгууллагын хувьд бол хураас мэдээлэл нь татагдаад орцсон учраас регистрийн дугаараараа шалгана уу одоо энэ мэдээлэл байхгүй наа гэх. Өөрөөр хэлбэл хур дээр мэдээлэл байгаа мэдээллийг систем нь өөрөө урд өмнө хураас мэдээлэл татаад бүртгэлээ хийцэн байх юм бол энэ мэдээлэл олдсонгүй гэдэг мессеж бас адилхан гарна. Хур дээр бүртгэлтэй газар байгаа мөртлөө манай систем дээр одоо тухайн газар нь бүртгэлгүй байх юм бол хураас татагдаагүй гэдэг ийм төлөвтэй байх юм бол хур дээр ийм газар байна. Энэ мэдээлэл чинь энэтэй гингүү тэр газараа ингээд татаж үзээд тэрний мэдээлэлтэй давхцж байна уу яаж яах гэдэг юм чеклээд ингээ явна. Нөгөө талдаа энэ хураас мэдээлэл татах гэдэг товчийг ашиглаж нэг дараад үзчих хэрэгтэй. Тэгэхэд танай байгууллагын нэр дээр ий газар дээр ямар газрууд байгаа юм? Авто тээврийн цахим систем дээр ямар тээврийн хэрэгслүүд байгаа юм? Тэр мэдээллүүд энэ үр дүн гэдэг хэсэг дээр харагдаад эндээсээ өөрийнхөө мэдээллийг бас ер нь манай газар дээр чинь ийм машинууд нь байгаа юм байна. Энэ машинууд нь одоо хур дээр байхгүй байгаа юм байна гэдэг ийм мэдээллийг бас харчих боломжийг бас танд бүрдүүлж өгсөн байгаа шүү. Энэ мессеж хэлбэрээр ингээд гараад ирнэ. За
барилга байгууламж, машин тоног төхөөрөмж ингээд бусад хөрөнгүүдийн хувьд бол гараа шивэх байдлаар ингэж оруулна. За Excel-ийн бас мөн Excel-ээс татаж оруулах боломж бол бас байдаг. За Excel-ээс мэдээлэл оруулахыг бол тусад нь бас нэг видео хичээл хийцэн байгаа. Тэрийг бас өмнөх хонд хичээл зааж байсан тэр хичээлийг бас энэ систем дээр оруулаад өгөө. Тэгээ тэрийг дээрээс бас Excel-ээс оруулах гэдгийг бас харцгаж бас болно. За ингээд мөрийг оруулна. За ингээд нийтийн эзэмшилгээд Excel-ээс оруулах гэдгийг томчхон бол эхлээд загвар Excel-ийн хүснэгтийг татаж загвар Excel-ийн хүснэгтийг нээгээд энэ дээр нь холбогдох одоо хөрөнгийн нэр, хөрөнгийн дугаар, ашиглалтанд орсоог ингээд маш олон хөрөнгүүд байх юм бол тэр хөрөнгүүдийн мэдээллийг энд зөөж тавьж Excel-ийн хүснэгтээ бэлдэж угаад энэ бэлдсэн хүснэгтээ Excel-ээс оруулах гэдэг командн дээр дарж за энэ хүснэгт юм аа гэдгийг ингээд сонгоод нээх гэдэг товчийг дараад ингээд явнаа. За тэгтэл энэ дээр бол одоо бол энэ бол ингээд шал өөр хүснэгтээс учраас үр дүн нь бол алдаа гарлаа гэдэг ингээд ороод ирж байгаа жишээ. За ийм маягаар ингээд Excel-ээс оруулж болдог. За мөн мөр нь нэмж шивж болдог. За ингээд нийтийн эзэмшил гэдэг дансыг нээгээд ингээд мөр хөрөнгөө шивээд хадгалах зураг мураг мэдээллүүдийн ороод хадгалах гэдэг товчийг бас дарж болно. За мөн одоо эндээс хамгийн хялбарх нь бол одоо тавилга төгшлгээд цөөхий төрөнд бүртгэдэг загвар бай. За эндээс мөн Excel-ээр оруулж болж байгаа. Мөн мөр нэмж оруулж болж байгаа. За мөр нэмэх гэдгээр нь оруулаад ингээд мэдээлэл оруулаад хадгалах товчийг дараад заавал энэ улаалгасан мөрүүдийг оруулгаж ээж мэдээлэл хадгалагдана. Бусдаар бол хадгалагдахгүй ингээд байгаад байна. Тийм учраас заавал ийм улаан текст байхгүйгээр байх юм бол ингээд мэдээллийг хадгалаа явдаг юм байгаа. За энэ талаар бас дэлгэрэнгүй хичээлийг бас өмнөх оны бид нар тайлан авч ирсэн видео хичээлийг бас нэмэлтээр энэ заавар бичлэг гэдэг энэ баруун дэд болнуга энэ хэсгээр оруулчихсан байгаа. За энэ дотор рос тэр өмнөх оны бас ингээд тайлангаа шивж байсан хүмүүсийн хичээл байдаг бол тэрийг бас хангах шатны хүмүүс бас хараад үзчихээ. Ер нь бол энийг бол дахиад давхардуул тайлбарлаад яах уу гэж бодож байна. За зарлага хийх гэдэг үйлдэл бас байна. За зарлага хийх гэдэг үйлдэл бол за саяны одоо буруу үйлдэл хийгээд ингээд энэ хэрэггүй үйлдэл байх юм бол энэ дээр бас мөн үйлдэлээ гүйлгээгээд тэр чигээр нь бүтээр нь устгаж болдог байгаа. За устгах төвчийг дарна. Тим гэдэг төвчийг дараад ингээд гүйлгээ устчихж байгаа. За зарлага хийх бол мөн асуудал уу амархан. За өмнөх оны гүйлгээнүүд бол ямар нэгэн засах устгах гэдэг товч байхгүй ийм байдалтай харагдаж байгаа. За энэ дээр мөн адил бүртгэх гэдэг товчийг дарна. За хөрөнгийг дуудлагаар худалдах гэж байсан уу? Балансаас баланс шилжүүлсэн үү? Акталсан уу? Данс хооронд шилжүүлсэн үү? Ингэж байгаа. За тухайн байгууллагада балансаас баланс шилжүүлсэн бол нэг байгууллагаас нөгөө байгууллага нь одоо бүртгэх үйлдэл хийж байгаа учраас энэ балансаас баланс шилжүүлэх нь байна. Данс хооронд шилжих нь байна. Тэгээ бусад гэдэг нь байна. За мөн одоо 23 оны зарлага 22-23 оны зарлага хийгдэг байжээ би хийчлээ гэд оруулж байгаа бол ингээ оруулж болно. За үргэлжлүүлэх товчийг дарахад за баруун талд нь бол ингээд бүртгэлтэй байгаа хөрөнгүүд гарч ирж байгаа. Жишээ нь одоо ингээ машин тоног төхөөрөмж гэдгийг сонгоход урд талд нь ингээ чекэлдэг юмнууд байж байгаа. За хөргөгч ус цэвэршүүлэгч гэдэг энэ гурван хөрөнгийг актлъя гэх юм бол нэмэх гэдэг товчийг дарахад энэ талтаа гараад ирж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хөрөнгүүдийг актлах гэж байгаа юм байна гэсэн үг. За тэгээ энэ дотроос нь юмыг айж үзэх энэ хөрөнгүүд 10 ширхтээ хөрөнгө байх юм бол 10 ширхгээс нь тоо хэмжээгээр наагтлъя гэх юм бол энэ засварлах гэдэг товчийг дарж байгаа. Энд 10 байсан хөрөнгийг 5-ыг наагтлъяг бол 5 болгож засаад ингээ хадгалах гэдэг товчийг дарна. Энэ нэг байгаа учраас тоо хэмжээг нь эсвэл нэгээр нь үлдээх ёстой. За ингээ нэг байгаа хөрөнгөө бол нэгээр нөгөөд тэгээд ингээ хадгалах хөрөнгүүдээ сонгож оруулаад тэгээд за Excel-ээс одоо бас оруулж одоо энэ хөрөнгүүдийг ингэх гэсэн юм а гэсэн үйлдэлүүдийг бол тэрийг оруулна. За тэгээд хадгалах товчийг дараад ингээд ингэж яваад за энд тэгээ хадгалах зарлагыг баталгаажуулах гэдэг энэ товч байгаа. За энэ зарлагыг баталгаажуулах гэдэг товчин дээр дарахад одоо хасах үйлдэл эцэлэгдэж хийгдэх ёстой юм аа. За их засвар мөн адилхан. За зарлага дээр хийсэн саяны санамсаргүй үйлдэлээ буцаагаад устгая. За энэ 24-5 оны үйлдэлүүдийг бол устгах, засах бүх үйлдэл нь бол нээлттэй байж байдаг. За энэ дотор ороод хараадгий. За ямар нэгэн хөрөнгө сонгогдоог байна.
За эндээс тухайн хөрөнгийг сонголоо нэмэх гэдэг төвчийг дараад зарлагыг баталгаажуулах гэдэг төвчийг дарахад зарлага шууд автоматар хасагдаа явчихна гэсэн үг. За их засвар дээр ороод харъя. Их засвар мөн адилхан ямар хөрөнгөн дээр их засвар хийж байгаа юм тухайн хөрөнгөө сонгоод ингээд цаашаа их засвар хийгээ явчихдаг байгаа. За их засвар гэдэг дээр нь хэдэн оны засварын онц өдрийн оруулалаа, шийдвэрийн дугаарыг оруулалаа, үргэлжлүүлэх гэдэг төвчийг дараад тухайн одоо хөрөнгөө одоо барилга байгууламж байвал барилга байгууламж гэдгээ сонгоод 12 давхар Б блокийн барилга дээр их засвар хийнэ гэнгүүл ингээд ороод. За тэгээ шинээр ашиглах хугацаанд их засвар хийснээр хэдэн жил ашиглахаар болсон юм. Нэмэгдэж үр балансын үн буюу хичнээн төгрөгөөр үнийн дүнгийн нэмэгдүүлж байгаа. Шинэ нэлэгдэл нь хэд болсон энэ мэдээллүүдийг нь оруулаад хадгалах төвчийг дарахад их засвар бүрдэх юм байна. За дахин үнэлэх мөн адилхан. Дахин үнэлэх гэдэг хөрөнгөө сонголоо. За бүртгэх гэдэг төвчийг дараад тэгээд холбогдох мэдээлэл юмнуудаа оруулаад дахин үнэлсэн огноогоо оруулаад тэгээд үргэлжлүүлэх төвчийг дарахад энд дахин үнэлэх гэж байгаа хөрөнгүүд чинь гарч ирнэ. За тухайн хөрөнгийг сонголоо нэмэх гэдэг төвчийг мөр нэмэх гэдэг төвчийг дараад энэ талд ороод ирнэ. За тэгээд хуучин үнэ нь бол 4 сая төгрөгийн үнэтэй байсан юм байна. Шинэ үнэ нь хэд болж байгаа юм? Нэгжин үнэ нь хэдийн үгүй шинээр ашиглах хугацаа нь хэд болж өөрчлөгдсөн? Үнэ нь хэд болж өөрчлөгдсөн? Хадгалах төвчийг дараад ингээд үн шинжлэгдэж байгаа шүү дээ. За ингээд дахин үнэлэх. За энэ үйлдэлүүд бол урд өмнө нөгөө тоолгын болоод статистик тайлан мэдээ авдаг цахим систем дээр бол яг хуучин юм адилхан байсан. Яг тэр дарааллынхаа дагуу яг адилханаараа хийгдээ явж байгаа. За ингээд хөрөнгийн хөдөлгөөнийг хийн. За хийсэн хөдөлгөөн бүр чинь санхүүгийн тайлан сэлсний хөдөлгөөн өөрчлөлтийн тайлан дээр энд өөрөө автоматар дуудагдаж орж ирнэ. Хэрвээ орж ирэхгүй байвал тайлан тооцоолох гэдэг товчийг дарахад энэ тим хөрөнгө данснаас хасагдаг, тим хөрөнгө тэгсэн ингэсэн гэх бүх яг ангиллаар хөрөнгүүд харагдаад тэгээд оны эцсийн үлдэгдэл гэдэг дүн маань 24 оны чинь балансын элэгдлэгүүд дүнтэй үндсэн хөрөнгөний тодруулах тайлангийн үндсэн хөрөнгөний эцсийн үлдэгдэлтэй гэдэг багны дүнтэй ингээд дүн нь таарад элэгдлэгүүд өнгөрөө таараа явж байгаа. Ийм байдлаар таарнаа. За мөн санхүүгийн тайлан цэсэн дээр санхүү байдлын тайлан гэж байгаа. За санхүү байдлын тайлан бас шивж оруулах ажлыг гараас хийдэг. За энэ дээр засах гэдэг товчийг дарахад энэ бүх цонхнууд дээр ингээд тоо шивэх боломжтой болж байгаа. За энэ дээр ингээд тоо шивэхэд эргэлтийн хөрөнгөний дүн автоматар дүн нь энд татагдаж гарч ирнэ. Доошоо яваад бит хөрөнгөний анхны өртгүүд элэгдэлтэйгээ энд татагдаж гарч ирнэ. За энд эргэлтийн бус хөрөнгөний дүнгууд нь гарч ирнэ. За элэгдлийг бол хасах дүнтэй шивдэггүй, нэмэх дүнтэй шивдэг байгаа. За актив пассив хоёрын зөрөө нь бол хамгийн доороо 0 гэдэг ингээд гарч ирнэ. За энд тайлан шивэхтэй бол яг аудитлэгдсэн баланс шивэх ёстой шүү. Одоо аудитор ороогүй баланс тайлан шивжгээд тэр нь сангийн яамн дээр очиод зөрөөд бидний явуулж байгаа энэ санхүүгийн тайлан мэдээний статистик мэдээний нэгтгэл чи яваад сангийн яамны баланст очиж тулгалт хийгддэг байгаа. За тулгалт хийхэд одоо санхүү байдлын тайлангаа зөрүүлээ шивчихэд аудитэд нэг ондоо тайлан өгөөд манайд нэг ондоо тайлан өгөөд тэр хоёр нь сангийн яамны тайлантай очиод зөрөөд идэг. Ингээд асуудал гардаг. Ийм байгууллагууд гарах юм бол энэ байгууллагууд бол дараа нь бол хариуцлага гэдэг юм яригдаж одоо тэр нэгтлэн бод бүртгэлийн тухай хуулийн дээр тайлан мэдээг буруу зөвүүтэй тайлгансан бол ямар хариуцлага байдгийг тэр хариуцлагын ямиг бол ярих юм үндэслэл болдог учраас энэ тайлан мэдээгээ зөв яг аудитлэгдсэн тайлан шивэх хэрэгтэй. За аудитын байгууллагууд бол одоо төрийн өмчин програм дээр одоо бүх юм чин дүн чин таарсан байх юм бол бид нар аудит хийнэ гэж бас ингэ шаардаад байдаг. За хэрвээ үнэхээр ингэ шаардаад байгаа бол та бүхэн шинэ гарсан балансынхаа дагуу хөрөнгийн хөдөлгөөнүүдээ бүгдийг хийгээд дүнгээ бариулчаад баланс тайлангаа бариулчаад за яг энэ маягаар ингээд цаашаа тайлангаа илгээнэ гэдэгтээ бэлэн болгочоод аудит тайлангаа өгөх хэрэгтэй. Аудит тайлан дээр чинь одоо засвар үйлчилгээ одоо ингээд засах юм байх юм бол тэр шаардлагуудаар нь тайлангаа зассан бол зассан байдлаар нь өмчийн програм дараа засчаад хамгийн сүүлд тайлан илгээх төвчийг дарж тайлангаа илгээх систем аа. Ингэж үйлдэл хийгээгүй хийснээс болоод одоо дүн зөрүүтэй тайлагнах асуудал бол үүсдэг шүү. За тайлан мэдээ цэсэн дээр бол ерөнхийдөө байгууллагууд дээр бид бол жил болгон өмч эзэмшлийн гэрээ дүгнж очдог байгаа. За гэрээ дүгнж үзэхэд бол очиход бол байгууллагын тооллогын материалтай бол танилцдаг. Танилцах үед бол тооллогын илтгэх хуудас гэж байдаг. Тооллогын илтгэх хуудасны албан ёсны хавсралт гэдэг юм маань бол өөрөө энэ тайлан мэдээ гэдэг дээр байгаа төөх маягтууд ба энэ өөрөөр хэлбэл цаанаасаа үндэсний статистикийн хорооноос яг тооллогын маягтыг
ийм байдлаар хийгээд батлагдсан маягт байдаг. Тэр батлагдсан маягтын дагуу энэ одоо байдлаар хэвлэгдэж гардаг учраас эндээс холбогдох мэдээлэлээ хэвлээд архивлах гэж байгаа тоолгын материалынхаа илгэх хуудасны ард талд энэ хэвлсэн материалыг хийгээд үдээд хэвсчих юм бол дараа нь бид очиод тоолгын материалыг чинь шалгаад дүгнэлт өгөхөд одоо бүрэн зөв хийсэн байна, хариуцлагатай хийсэн байна гэдэг одоо бас өмч эзэмшлийн гэрэн дээр тавьдаг онооны дүн чинь бас ахидаг ийм давуу талтай байдаг учраас энийгээ бас хэвлж аваад баланс тайлантайгаа зэгцлээд нэгтлэн бот хүртгэлийнхээ архив юмд хийгээд ингээ явчих хэвсчих хэрэгтэй. За ингээ өмчийн хөдөлгөөнөө хийгээд санхүүгийн тайлан бүх дүнгээ бариулаад өмчийн бүртгэл цэсэн дотор бүх задаргаа юмнуудаа хийгээд ингээ болгоцсон байх юм бол тайлан илгээх гэдэг төвчийг дарнаа. За тайлан илгээх гэдэг төвчин дээр мэдээлэл гэдэг дээр за 2025 оны 4 сарын тэдэнд ингээд тайлан мэдээгээ хийгээд илгээлээ. Манай тайланг одоо ингээд ийм байдлаар ингээд ийм нэлээдгүй өөрчлөлтийг хийлээ гэдэг нэг зурус загтал маягийн маань мэдээлэл гэдэг хэсгээр бичээд энэ файл гэдэг хэсэг дээр нь болохтойгоо зэрэг тухайн одоо жилийнхээ санхүүгийн байдлын тайлан, үндсэн хөрөнгийн тодруулга тайлан хоёрыг сканер даад PDF файл болгоод энэ файл хэсэг дээр нь хавсаргаад тэгээд тайлан илгээх гэдэг төвчийг дарна. За ингээ илгээчих юм бол өмчийн бүртгэл цэсний одоо ингээд засах гэдэг үйлдэлтэй энэ ингээ засах харах тавилга төгслийн бас засах харах энэ үйлдэлүүд чинь бүгдээрээ шууд автоматар түүжигдээд зөвхөн харах гэдэг хэрэгтэй болоод ингээ тайланч илгээгч. За тэгээд тайлангийн чинь яг нөгөө хариуцсан яамны мэрэгжилтэн чинь нэг хүрчлэн хянаад дүн балансын тайлан, явуулсан тайлан, сангийн яамны тайлан энэ тэр юмнуудтай тулгаж үзээд окей байх юм бол баталгаажуулчихна. Зөрүүтэй байх юм бол тайланг буцаана. Тайлан буцаахад энэ тайлан илгээхийн одоо ингээ гэдэг хэсэг дээр чинь тайлан буцсан байна. Ийм шалтгаанаар буцжээ гэд тайлбартайгаа бүх юмтайгаа буцаад хүрээд ирдэг. Эренгүүт нь ирсэн тайлбарын дагуу дахиад өмчийн бүртгэл, хөрөнгийн хөдөлгөөн, санхүүгийн тайлан, дүн мэдээ бүх юмаа тааруулаад дахиад тайлан илгээх гэдэг төвчөөрөөр дараад илгээхэд нөгөө хариуцсан яамны мэргэжилтэн дээр ирээд за алдааг зөв зассан байвал баталгаажуулаад ингээд цаашаа мэдээлэл хадгалагдаад ингээд явцдаг байгаа. За тэрийг бол ийм шат дараалтайгаар энэ тайлан мэдээг авнаа. За энэ тайлан мэдээний заавар холбогдох зөвлөмж янз бүрийн юмнууд бол энэ дээр байж байгаа. За тэгээд дээрэс нь ер нь бол програмтай холбоотой янз бүрийн асуудал тодруулах ийм асуудал байх юм бол орон нутгийн байгууллага бол орон нутгийн хариуцсан мэргэжилтэнгээс төрийн өмчт байгууллага гэх юм бол харьяалах яамын чинь хариуцдаг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дээр байдаг мэргэжилтэнгээс энэ програмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл юмыг авч болно. Тэгээ энэ дээр одоо нэмэлт сургалт биднэр дээр хийсэн янз бүрийн өмнөх онуудын энэ видео хичээлүүд эдэр байгаа. Тэр видео хичээлүүдийг авч танилцах энэ боломжууд бол бүр нээлттэй байгаа шүү. Тэрийг холбоо бариад хамтарч ажиллаад ингээд хийх ёстой. За энэ системийг бүрэн амжилттай зөв хийгээд дуусгах юм бол дараачийн шинэ систем дээр бол та бүхний ажил бол улам хөнгөн ингээд явах юм байгаамаа. За тэгээд энэ шинэ систем дээр байгаа хөрөнгийн бүртгэл маань дараагийн систем рүү шилжих үед бол шинэ дугаарлалттай болж орж ирнэ. За энэ одоо манай систем дээр бол байгууллагын хөрөнгийн бүртгэлийн дугаар гэдэг ийм дугаар байдаг. Энэ дугаар маань бол ерөнхийдөө санхүүгийн програм дээр байгаа тухайн байгууллагын хөрөнгийн бүртгэлийн дугаар байгаа юм. За энэ бүртгэлийн дугаарыг бол ер нь цаашд бол одоо системээс бол баг авчих бах. За хуучин бүрэнгийн бүртгэлийн дугаарч гэдэг юм уу ийм талбараа төр явж байгаад аажимдаа бол алга болноо. За тэр хөрөнгийн бүртгэлийн дугаар гэдэг бол ерөөсөө төрийн өмчийн бүх хөрөнгө давтагдахгүй нэг дугаартай одоо болно. Өөрөөр хэлбэл байгууллагууд дээр давтагддаггүй регистрийн дугаар гэж байдаг. Иргэнд ч гэсэн регистрийн дугаар гэж байдаг. Яг тэрэн шиг төрийн өмчийн хөрөнгө болгон дээр давтагддаггүй нэг дугаар байж байгаа. За энэ дугаараараа цаашид бид санхүүгийн програмтай холбогдох, өөр бусад өмч хөрөнгөтэй холбогдож ажилладаг ийм бусад програмуудад энэ дугаарыг одоо шууд дагаж мөрддөг. Тэгээ энэ дугаараараа системүүд хоорондоо уялдаж ажилладаг ийм зохиомжийн юмнуудыг бас хийж байгаа. Тэгээ энэ систем маань бол одоо тайлангийн чинь бид илгээсэн тайлангийн чинь бид баталгаажуулахад энэ систем маань өөрөө автоматар цаанаа хөрөнгүүдэд дугаарыг автоматар дугаарлалт үүсгээд тэгээ нэг нэгээр нь 10 ширхэг хөрөнгө байсныг задлаж бүртгэнэ гэж ярьсан байгаа. Тэрийг систем өөрөө задлаад 10 ширхэг болгоод ингээд цэгцлэх ажлыг бол энэ шилжилтийн систем маань өөрөө хийгээ явуулчихнаа. За тэгээ тэр хийсэн үйлдэл нь баланс тайлантай чинь бүх юм чеклэгдээд
тулгаад зөв байх юм бол бид нар шинэ систем рүү ингээ байгуулгаар нь мэдээллийг нь зөөж оруулаад тэгээ шинэ систем дээр бид хөрөнгийн хөдөлгөөнийхөө асуудлыг хүсэлт хэлбэрээр тавьсан хүсэлтийг чинь шийдвэрлэдэг ийм процессууд болгож задлж байгаа асуудлыг шийддэг ийм програм болгож өөрчилж байгаа. За өөр одоо систем дээр анхаарах юм бол гайгүй дээ. Бусадаар бол ер нь болчихж байгаа. За тэгээд сургалтанд анхаарал тавьж бүрэн үзсэн та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье бүгдээрэнд нь.